Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд дүүдэгчтэй. Тэгэхээр өнөөдөр 6 сарын 2-ны өдөр байна. Тэгээд би маргаашнаас эхлээд самбарыг үйлдвэрт ажиллана гинэ. Тэгээд бараг 6 сарын 20 хүртэл ажиллах гэж би бодож байна гэж хэлсэн. Тэгээд сургалтынхаа төлбөрийг ядаж нэг сая төгрөгийн ч юм уу одоо өдрийн 50,000 гинэ. Тэгээд өдрийн 50,000. Тэгэд нэг маргааш 3 хэр чин 3-наас 20 хүртэл 18 хоног. 18 хоног хэр чин 900,000 төгрөг хийх боломж надад байна гэсэн үг. Тэгэхээр ажилланаа одоо. Тэгээд би бодсон. Би ерөөсөө өмнө самрын ямар нэгэн тийм үйлдвэрт ажиллаж байгаагүй. Тэгээд үйлдвэрт ажиллаж байгааг болохоор надад айгүй сонирхолтой санагдчихэ л да. Ямар хөө байна ах. Уусаа хэцүү л байна ах. Надад хэлсэн л дээ шуудатай самбарнууд байгаа гэсэн. Гэтэ тэр хүн хэлэхдээ болохоор амар ажил хийдэг байгаа байхгүй. Тэгээд самар чинь хүнд ч дээ бас л тий. Тэгэхээр ажиллал үзээ. Мөнгөө цуглуулъя. Төвчөртэй авах чадал надад хайрлаарай. Бичлэг хийж байгаа болохоор би заавалч үтснэ. Сайн байцгаана уу. Одоо би цайнд орох гэж явж байна. Нэг цаг болсон байна. Өглөө 7 өнгөрч байна. Тэгээд би одоо сонгол авах гэж явж байна. 6 сарын 9. Өнөрхийн дөхч сонгол авах. Комент хийчихээрэй зөө. Амжилт. Яа линк хотыг сонгож байгаа. Тэгээд Монголын Joy Biden болох гэдэг тий. Тэгж л атсан да. Сонгол өгчлөө. Сайн байцгаана уу хүмүүсээ гэдэг. Би 6 сарын 3-наас эхлээд самрын үйлдвэрт ажилд орсон. 6 сарын 3-наас тэгээд ажиллаад одоо өнөөдөр болохоор 6 сарын 9 гэхээр ингээд нийтдээ ажиллаад 7 хоног байна. За тэгээд та нарт одоо хүргэж байгаа яг энэ влог маань болохоор гарчгаас харж байгаа ажлын самрны үйлдвэрт ажилласан миний одоо 20 хоног. Яг хэд хоног ажиллах би бол мэдэхгүй байна. Ямар ч тач 20 хүргээд ажиллах байх гэсэн бодолтой байна. Тэгээд би яг одоо бол ажиллаад хараад алхаад явж гин гэрлугаа. Гэтэ манай гэрээс бол хол яадаг би хүний унаанд дайгдаж гэрлугаа дөхдөг тийм болохоор одоо гэрлугаа алхаа явж байна. Тэгэхээр яг миний хувьд гэх юм бол би ер нь бол 100 болох ажил хийдэг. Тэгээд зундаа ажиллаж хэрэглээний мөнгө тэгээд тий уусаа одоо би ч оюут болцсон шүү дээ. Сая 1-р курсээ төгсчлөө. Тэгээд тийм болохоор надад одоо ингээд хариуцлага гарч ирж байна. Сургалтын төлбөр олно, хувцас хунаар авна, тийм үстэй. Хэрэглээний
Өнгөө тэгээ одоо энэ коронавитой үед тэгээд надад ажил дуалтаад бас хийж байгаа бас их юм. Яг хоо залуу хүн чи юу ч хийсэн явахтай те. Тэгээд юу ярьж илаа гэдэг. Түрүү хараа миний нөгөө нэг би хараа юу яцсан 11-р 12 жил 12 дугаар ангийнхаа урлагын үзлэхээр нөгөө нэг бэс суусан байхгүй юу. Тэгээ намайг энийг хэлэн бүтгэж шалаар яа гэхээр одоо надад бүр үнэндээ юу ээж хэцүүтэй байна. Яа тэгэхээр би 12 дугаар ангийнхаа урлагын үзлэхээр ичгэлээд тэгээ би өөр айгуу ууг нь сонголт цайтай л та. Тэгээд биеийн тамир энтер дээрээ дандаа угаасаа бэ энтер суугаад чаддгийн. Тийм болохоор нөгөө нэг бүжиглээд сүулт нь бэ суухаар болов. Тэгээ суусан. Суугаад исэн бэлтгэл хийж захтаа. Би хамтдаа суулсан. Тэгсэн чинь нэг өдөр би бэлтгэлээ хийж агаад яг урлагийн үзлэгийн 2 өдрийн өмнө хадаа. Бэ суусан чинь эвгүй суугаад тэгээд юу яцсан? Энэ түнх хайтаа жоохон гимтэйсэн юм шиг үлээ. Гэхдээ урлагийн үзлэгээр бол хичээж байгаа тэгээд бол бэ суугаад бол дуусгацаа л хэдэ. За тэгээд миний хөл өвдөөд тэг гайг болчих шиг болцсон юм. Тэсэн чи сүүлд нь намайг карантинлагдаад би бас жин нэмээд тэгсэн чинь хөлний өвчин гэдэг юм гарч ирвэ. Амар хэцүү. Миний хөл өвдөөд одоо ингээд хэрвээ би биеэсээ амраагаад сайн унтаж босгоод нойр сайтай хаан бол миний хөл бол нэг өвддөггүй өдөртөө бол харин ингээд жоох юм хүнд ажил хийгээд ядарч мадарсан үед болохоор миний хөл айгүй ингээд өвдчихтэй. Тэгээд би сая ажиллаад хараад наашаа одоо ингээд би нөгөө хүн өнөөдөр сонгол өдөр штэ. Юу гэхээс гэдэг босоод сонгол өгт. Тэгээд сонгол өдөр орой шууд сонгол авах ингээд сая яваад өгсөн. Тэгээ яваад өгчхөөр нь би гэрлүүгээ одоо ингээд баг 4 бодол алхах шаардлагатай болоод тэгээ алхаа явж байна. Тэгээд алхаад явж исэн чинь сая миний хөл өвдөд нөгөө хөлний өвчин мөн. Ер нь орой яг ажиллаад хараад гэрлүү гаргасан бүр амар өвддөг байхгүй. Тэгээд би хараа өвдөд сая автобусны бодол дээр сууд ачгүй нэг мойрхон байсан болохоор автобусны бодол дээр очиж суугаад тэгээ нэг автобус хүлээлээ би аппликейшнаас харсан чинь юу байсан юм? Аппаас харсан чинь ойрхон явж ирсэн. Тэгсэн чинь түрүү хинт ирж ирсэн аа зогсохгүй шууд яваад өгсөн. Дотроо хүнтэй мөртлөө амар зөв. Тэгээ би одоо дахиад алхаа явж миний хөл авах дахиад бичих чинь яана. Ёо стагцсан. Ууг нь ийм хөлний өвчнөгүй байсан бол миний ажил болов нь гайгүй байхгүй юу нэг 50-60 кг шуудаатай самар үргэж нэрсэн. Тэрнээс яа. За чи би тэр автобусны бодол дээр зогсож байгаа дээр. За тэгэхээр автобусны бодол арай хийж нэг юм болоо суул. Яа. За тэгэхээр унаа олохсон ерөөс зогсохгүй байна энэ унаа. Тэг яаж яах надад нөгөө бэлэн мөнгө байхгүй. Хажуугаар надад нөгөө бэлэн мөнгө байхгүй юу? Тийм болохоор бүр ингэж алхахаас өөр арга замгүй болсон би бүр. За тэгээд юу хэлчихлээ? Тийм. Өнөөдөр нэрээ сонгуулийн өдөр 6 сарын 9-ний. Тэгээ би өглөө ажилдаа явахаас өмнө 7 гээд сонгуулаа өгчихсөн. Тэгээд манай ажил дээр болсон сонин хачин зөвлөж жоох хуваалцъя. Би тэгэж бодлоо. Зэвэн. Яасан гэхээр би өчтөр ингээ ажиллаа хийж илаа. Сайхан ажиллаад
Тэгсэн чинь нөгөө нэг одоо энд ингээ харуулж байгаа ажилтаа ингээд одоо ингээд ийм самар хийдэг нэг юм юу гэдэг вэ юу? Ингээд дөрвөлж ингээд ийм одоо 9 цаг байдаг шүү дээ. 9 цаг шиг одоо ингээд доош ингээд самар хийнгүүт тэр самар нь ингээд доошоо орно гэсэн. Тэгэнгүүт ингээд ийм бүүдэг ийм юу гэж ингээд аваа яадаг байхгүй юу? Дээшгээ тэнгүүт цаана ингээд шигшээд гэдэг шигшээд жижиг одоо самрууд ингээд шууд болдог. Тэг цэвэрлдэг жоохон хогноос нь. Тэгээ тийм юм дээр ингээд байжсан. Тэгсэн чинь нөгөө тэр доотлын тэр сороод байгаа тэр жижиг гэн нөхөд байхгүй юу? Тэр нөхөнд бөглөрчгөөр нь би ингээд тэр бөглөөс нь гаргаад самрын ингээд саадгүй ингээд яа тийм. Тэр нэг шоу амар ярьдаг. Хөөхөн багад. Сая ямар хөөхөн шоу вэ? Надтай сая яриадсан уу юу? Ямар хөөхөн. За тэгээд тэр нөхөн тэгээд өчтөр ингээд наваг орой ингээд байцсан чи бөглөрсөн байхгүй. Тэгээд би тэр бөглөөс гаргаж ирсэн юм жижигхэн хэмлэгдсэн ууртууд гарч ирсэн ингээд одоо жижиг одоо хэмлэгдсэн тасарсан ууртууд гарч ирээд тэгээд би ингээд татаадсан. Тэгсэн чинь гарт ингээд нэг зөөлхийн баригдаад ингээд харсан чи 3 гөлчгий. Гэж би бүр амар ойрлоо. Тэгээд бүр ингээд хэсэг ингээд бүр травматай болсон та. Anxiety төгшөөртэй болоод би ингээд тэр нөхрөө дахиж гараа хиймэр байсан гэдэг амар хэцүү санагдчихдаг. Тэгээд ер нь бол яг адилхан өнгөрч байгаа. Өглөө 7 цаг туслаа. Өнөөдөр сонголт байсан болохоор би 6:20 гэж бодсон. Тэгээд өглөө болгон 7-д орсоод цагаа угаад нүүр гар мараагаад хувцас өмсөд ээж автаа цуг гарна. Тэгээ манай ажил ивэлтэй тэнд байдаг дандаа 22-ын тавчаагаар гардаг. Тэгээд орой өглөө 8-аас 28 хүртэл ажилтаа. Нөгөө шоуч дахиад юм. Харин би ядраад суучлаа. Тийм үү. Чи яасан. Сойсохон хуваалцах гэдэг юм аа шин. Би чамаа хавчих юм. Ичээд ах шиг байна цаавас. Бичлэг авахаар лалга болчих. Тэгээд бас нэрэ нэр чи төөрцсөн юм уу? За хардаа ичимхий шоу байна. Тэгээд би харин нөгөө нэг байсан. Намайг эсвэл галзуу хүн гэж бодоод ингэж яриад байгаа юм болоо. Ичимхий. Тэгээд би яасан бэ гэхээр тэгээд би өглөө 8-аас 28 цаг хүртэл ажиллаад гэртээ ирсээрээ төлөвс. Тэгсэн чинь түрүүн нэг хүн наваад цөм мөхөө мартчихлаа гэд явсаар агаад 9 цаг болж байхад би түрүүн сая энэ автобусны бодол дээр буурлаа. Тэгээ одоо барыг 9:30 болж өнөөдөр уг нь манай үеэлдэг хүн төрсөн өдөр. Тэгсэн чинь би өөр оройцсон уг нь гоё мэдмээр л ингэж идээд тахаар чи миний хөл өвдөхгүй байхад харгалаад жин нэмэнгүүд бүр өвдөд байгаа байхгүй. Тэгэхээр би турах хэрэгтэй гэдгийг бол мэдээд байгаа. Гэтэ ууг нь бол турж исэн боловч тэгээд бүтлэхүү маш их байна. Одоо бүр би өөртөө бүр амар готраад байна энэс. Тэ яа тий. За тэгээд би бас нэр хажуугаар нь сонь сайханаас суулцах юм бол жоохон өдөр ингээд цаг явдаг байхгүй би ингээд хин л угаасаа хар ажлыг удаан өнгөрөөсэй гэж хүсэхтэй. Өдөр жоохон хурдан өнгөрөөсэй гэдээ би бүр амар хүсэх юм. Тэгээд энэ машин зам дээр ярина гэж худлаа байна уу? Та нарт амар машин сонсож байгаа хуучлаа. Би тэгээ сая апас тусна нэг авчиж байх зогссон юм шиг байна. Гэрлүүг алхаж харахаас өөр арга байхгүй. Миний хөл бас өвцөд. Одоо эндээс би алхаад явах юм бол заяа. Надад дунд нь зогсох ямар ч боломж байхгүй. Автобусны бод бүр тэр цаанаа амар холгоо. Одоо жишээ нь би та нарт харуулъя. Би зогссон заяа. Одоо би тэрнгээр ингэж эргээд ингээд тийш алхаад бүр цаана бодлоо. Би ийм хол замыг одоо яаж хөлөө бага өвтгөж нэг жоохон өвчнгөөх шиг алхадаас гэж бодож байна. Миний одоо бодож байгаа бодлоо. Тэгээ өдөр болгон яг адилхан.
За би босч байгаа юу алхтаа замаа хороож юм. За баяртай. Баяртай. Сайн хамраарай за. Намаа ганцаараа ярьжсэн баярлалаа. Надтай ярьсан баярлалаа. Баяртай. Намаа даахгүй. Чи битгий намаа дагаад байл та. Хөөх юм. Гэтэ амьдралын жоохон зүйлээс ч болохгүй гоё ад жаргал бүүнрөө авч ийшээ за. Айгу хөөрхөн чуу. Одоо хүртэл хажууд явж байна. Гэтэ тэр цаад хашаараа орчих шиг боллоо. За тэгээд би ажил дээр болохоор тэгэж цагийг ажиллаа хийгээд бол өнгөрөөж байгаа. Гэхдээ надад нэг тэнд одоо саяны үзүүлсэн нэг нөхөөс нь штэ. Тэр нөхрөө шуудатай самраа хийчээд тэгээд дунд нь жоохон амрах хугацаа тэгээд байж байгаа одоо тэр шуудатай самар юулэгдэж дуусах хүртэл надад суух боломж гардаг. Тэгээ зүгээр суухаар болохоор ямар ч юу байхгүй. Тэгээ миний утасны жоохон батарей муу болохоор би утсаараа оролдох боломжгүй зүгээр дуу сонсдог өдөржингөө. Тэгээ нэг өдөр дуу сонсчихсэн чинь надад нэг санаа орж ирээд би дуу зохиомор санагдаад нэг дууны үгийг сонссон чинь тэгээ би дуу сонсчоод тэр өдөр бүр гинт онгод орсон юм уу яасан бүр ингээд дуу зохиовоо. Дууны үгнүүд зохиосон их ингээд зохиолсон. Угсаа өмнө нь надад бол дуу зохиох хүсэл бүр маш их байсан болохоор би дандаа ингээд ийм аманд орж ирсэн аянуудаа өмнө нь бол дандаа тэгдэггүй байсан. Аманд орж ирсэн аянуудаа би бол voice record дээр бол хадгалаад ингээд мелоди гээд нэртэйгээр бүгдийг нь хадгалаад авчихдаг байсан. Тэгээд тэднэрийн дараа нь тэр одоо би ингээд баг 15-6 ширхэг дууны үг бол зүгээр зохиочихсан байгаа. Анхан шатных болохоор бүгдээрээ хогнууд. Гэхдээ би ингэж бичиж байгаа сурчих нах гэж бол бодож байна. Гоё дуунууд зохиош. Гэхдээ бүгдээрээ англи хэл дээр байгаа. Тэгэл гаргаж байгаа санаагаа би бүр тийм төгс англи хэлтэй болох юм биш. Уусаа би ер нь нэг англи хэлтэй болох юм биш. Зүгээр яг хэрэглээний бол англи хэл бол надад байгаа. Тийм болохоор тэрнгүүрээ бол англи дуу зохиох гэдэг заримдаа мэдгүй гарах юм бол тэр санаагаа гаргахын тулд би тойл бичгнээс маш их хардаг. Тойл бичгнээс аль үг нь гой сонсогдож байна. Тэр үг нь яг энэ утгыг яг гаргаж чадах үг мөн үү тийм. Яг тэгэхээр англи үгэнд чинь нэг үг нь маш олон утгаар олон удаа ордог шүү дээ. Манай монголчин болохоор нэг утгыг амар олон үгээр илэрхийлдэг. Харин англи болохоор нэг үгээр олон утгыг илэрхийлдэг. Жишээ нь нэг тийм болохоор надад тийм өргөн сонголт байхгүй зөв үг сонгохгүй бол яг гоё дуу хийсэн чинь тэр дуу нь шал өөр тэнэг утгатай болоод нэг уугуул хүмүүсийн сонсгоодоо what the fuck гэж бодох юм бол би юу гэх юм үстэй чившиг болж дууссан шүү дээ. Тэгээд ямар ч тач энэ дугаар энэ дээр нэг жоох сууч. Эрен энгийн өдрүүдэд бол намайг нэрээ нөгөө нэг би нөгөө ажилласан газар хүний машин дагдаж гэрлүүгээ дутдаг гэсэн шүү дээ. Яг хаана бодог вэ гэхээр би яг тэр буудаг газрынхаа зогсоолыг яг хажууханд ирээ зогссон байдаг шиг бүр. За одоо харуулъя. Намайг яг тэр хашааны буланд буулгаад тэгээд би ингэж хаад тэгээд болохгүй юу. Одоо цаг 9 цаг 20 минут гэсэн байна. Би одоо гэртээ ариг явж байна. Гэтэ бас арай ажлын цаг нь арай уртаагаа өглөө 8-аас 28 би гэртээ харсаар байв. Одоо би ингээд алхаж авсаар байл 10 цаг гэртээ хамааш. Тэгээд би ороо шууд унтчих. Тэгээд би гэрт бас манай 3 үлдсэн өнөдөр аав ээж хоёр яатсан ба ажилд явцсан. Тэгээд оройтч ирнэ гэсэн тийм болохоор очиж чинь нэг хоол унд хийндэл гэж бодож байна. Бас хоол унд хийн. Яатсан өндөрлөө. За тэгэхээр хөл арай гайг болчихлоо. Буцаад яцгаая. Спорт алханд явцсан гэдэг. За тэгээд юу ярьж илаа би чинь. Тэнийг тэгээд тийм дуу зохиосон шүү. Тэгээд
найзуудаас ол зөвлөгөө авсан. Манай нэг найз өмнө нь төрсөн өдрийн бичлэг, миний төрсөн өдрийн влогийг үзчихсэн бол тэрэн дээр нэг хөөхгүй нэг над гой дуудуулж гисэн шүү дээ гэхгүй хөөхгүй. Тэр одоо сонсох юм бол ийм гэх бахаа гэдэг. Эсвэл үгүй ч юм уу. Тэр охин бүр за одоо ер нь тэрийг магтахаа боллоо гэхгүй. You are beach. Just the beach. Тэгээд ямар ч тач найзуудтай бол хальт нөгөө нэг зарим үгнүүд зохиос үгнүүд дээр бол ая оруулж хэлсэн бэ. Я гоё гэж бодсон үгнүүд дээр бас ая орж болох гэсэн доо үгнүүд дээр. Тэгэхээр удахгүй миний дуу гарвал битгий гахаарай гэж. Тэгээд ер нь энэ бичлэг хизээ орох нөө ямар тач нэлээд орой орно. 6 сарын сүүлчээр л орно энэ бичлэг. Би энэ бичлэг энэ влогийг болохоор би яг цагт нь бол янзлаад явна. Тэгэхгүй бол дараа нь бүр чинь гэтээ би ер нь жоох баг бичлэг байна. Ер нь бол би баг 7 хоногор таймлоод ингэж явчих заяа. Shit, автобус. Fuck you. Намайг ингэн гэж яаж намайг бүр зүгээр арга утга гарна. Хит бүлвэ чи яа гэж. Одоо баг гэртээ ирсэн чи чиний хэрэг байхгүй за. Тэгээд нэг тийм үү санаа авчихсан байна. Өглөө гараалаараа 7 хоног гэж. Зак. Тэнгуж ажилласаа дарчаад байна шин. Бараг өдөө юм одоо. Got the kick. Тэнт нэг хаалгадаг. Юу нэг ихэнхдээ тэрнгээр авчих. Тэгээд энэгээр ингээд ороод тэнгуут одоо яг энэ өөдөөс гарсан байгаа юм баах цаашуудаар болохоор цөмцөн тийм чөмцөн самарнуудыг ингээд явсан тавьсан байгаа. Тэрийг нь болохоор хаана яадаг гэхээр одоо энэ юу хамгийн эцэг гэх юм яадаг боловсруулдаг. Тэгээд энэ болохоор яг юу ямар амар дутсан бэ? Энэ болохоор ингээд хагас чөмцнүүдийн бүтэн чөмцөн байдаг. Энэ болохоор хагас чөмгөн. Хагас чөмгөн болохоор энэ тэгээд ингээд одоо энд ингээд чөмцөн самарнуудаас хийсэн. Энэ гэхдээ хагас чөмцнүүд. Бүтэн чөмцнүүд болохоор тийшээ ингээд яаж хийж шодог юм. Энэ болохоор анхны шатны одоо хамгийн анхны боловсруулалт нь. Энэ яг гэхээр би яг эндээс бодохгүй. Энд ингээд одоо энэ харж байгаачлан энэ доктор ингээд самар хийгээд дүүсний самар хийгээд тэнгууд яг энэ доошоогоо юм хоолоогоор уусдаг юм байна. Тэнгууд энэ одоо зогссон байгаа энэ болохоор ингээд дээшээ гүйдэг юм. Гүйдэг дээшээ ингээд гүйгээд энэгээр ороод тэнгуутэй энэ дээр ингээд шигшигдээд тэнд болохоор нэг бусад хогнууд нь тэнд одоо сарагдаад орчдөг. Энэ дээр бусад самруудын шигшигдээд энд ингээд шууд амнуудад хийж аваад тэнгүүтээ шууд амнууд хийж авсныгаа энэ доктор хийгээд тэгээд ийшээ ингээд яагаад тэгээд хагас ч юм бэ яг энэ мөнгөөр нь тэгж би бодчих. За нэг иймэрхүү самбарын үйлдэл байна. Тэгээд би одоо ингээд ажиллаа тараа явж байгаа. Тэгээд өмнө нь болохоор яг бүр
би та нарт яг одоо энд ингээ харж байгаа зүйл бүр юм их дүүрэн байсан. Одоо бол өнөөдөр бол 6 сарын 14-ний өдөр. Тэгээд одоо хэдхэн өдрийн дараа дуусна. Тэгээд ийм жоох болцсон байна. Энийг дуусчих юм бол тэг ажил дуусаа гэсэн. Бороотой өдөр ингээ алхаад явж байна да. Ер нь миний яг сууд дайгдж явдаг юу ууг нь гайг нь 2 буудлын наан цаана байсан гэсэн чинь өмнө хэлсэн чинь одоо дандаа бүр 4 буудлын наан цаана буудаг боллоо. За одоо алхаад явж байна да. Тэгэхээр одоо баг боллоо. Тэ. Тэгэхээр нэг ажлын өдөр нэг ажил бол ингээд дуусчих. Би өглөө өнөөдөр бол 6 сарын 16-ны өглөөний 8 цаг болж байна. Тэгээ би 4 сая ажил дээрээ товцоос хэлээд байж. Тэгээд юу болж байна гэхээр ер нь бол одоо бараг өнөөдөр ажиллаад манай ажил дуусах юм шиг байна. Яагаад гэхээр одоо энэ хардаа одоо энэ ард үлцгийн самар гааз энэ шуудаатай өнөөдөр ер нь энэний бараг ингээд тал нь явчихна. Тэгээд хамгийн амар нь ингээд юу гэдэг вэ? Одоо ингээ өдрийн ээлжин өглөө 8-аас оройн 8 хүртэл. Тэгээ оройн ээлжин болохоор оройн 8-аас өглөөний 8 хүртэл болохоор ер нь бол ингээд дуусчих. Ээ гэж хэлэхгүй. Finally. Тэгээд ер нь бол цалингаа аваад тэгээд дуусчих бах та. Өнөөдөр ямар ч сайн ажиллацгаая. Би тий хажуугаар нэг нууц хэлэхэд би ингээд ажил дээр ингээд ажиллаж байгаа мөртлөө хажуугаар кино үзээд уг нь л айгу завгүй байхгүй юу. Би ингээд энэ хардаа одоо идэр ингээд байнгын ингээд зөөж тийш авчиж тавингуудаа тэнд авчирч тахаа энэ хавьд нөгөө нэг газар авчир тавингуудаа дандаа ингээд хийн тийшээгээ тэрийг хараад сууж явахтайгээс 2-3 минутаар дандаа бичлэг кино үзээд өчтөр бүр нэлээд идэм үз дуусалаа. Саяхнаас би нөгөө нэг Girl from Nowhere гэдэг нөгөө нэг хоосон газрын охин байгаа штэ. Тэрний эхний бүлгийн өчигдөр би ер нь бол 5-6 дугаар анги хүртэл үзсэн байсан. Тэгээ өчигдөр ягаад тэрнээс хойшоо бүх ангийн үзээд дуусгацсан. Хамгийн сүүлийн 2 анги нь бол гоё эс. Тэгээд хажуугаар тэгээд дуртай ютуберийнхаа бичлэгийг үзлээ. Тэр ер нь бол гоё өөр тэмцэн цагаар дуртай мэдээ хийж байгаа баяртай. Тэгэхээр өнөөдрийн ирч хүчийг надад хайрлаарай. Lunch time.
Арай хийж нэг юм. Арай хийж нэг юм ажлаа дуусгаж чадлаа. Эхлэхдээ юм фотологтой байсан, дуусгатаа ч юм фотологтой. Yeah. That's me bro. Хамтас үзэгчдтэй баярлалаа. Тэгээд энийг бол дуустал нь үзэг бах уу хүмүүс. Нээжлүүгээс амар юуч.